газ усанд ороод 3 минутанд тусанд орчиж ороод. Тэгвэл ус биш байна. Уурсан хурж явъя гэсэн ч өнөөдөр нөгөө ажилчдын заалын цагтаа болохоор заал руу орох гэж бодоод зэрэг надруу залгаад байна. Машин хаалгах гээд гарцсан. Зя. Хогнуудаас салгаад нэгдэг өдөр явах юм уу? Зэрэг аа? Хой, уршиж байгаа явчих бай. Хамруугаар тандаа зарсан байгаа сте. Ханийн тэнгэр мөксөн, хайрын тэнгэр мөксөн, хар мөксөн, халтан мөксөн гэх байх үстэй нэ. Яасан гэсэн чи зэрэг ингээ саяхан машин толсон штэ. Тэгээд цаад чи нөгөө дугаарыг хязгаарлалт өөрийнхөө дугаарыг хязээ явахыг өөртөө мэдээгүй байсан бай. Тамаг тэгэл хөргөж өгөл угаасаа ингээд ажлын 5 хоног л ер нь хөргөж өгөл байгаа байхгүй юу. Тэгээ би ч тэрийг яаж мэдэх вэ? Энд ч өөрөө л тэр хүн чинь хэлэхгүй байгаа юм чи. Тэгээд тэгсэн чинь сая миний дугаар нэгдэх өдөр явдаггүй юм байна гэж. Нэгдэх өдөр болгон намайг хөргөж өгдөг байх үед. Нөгөө 6:50-аас сургалттай болохоор тэрнээс өмнө. Өглөөний минут сайхан амтгаснаа. Тэгээд цаатанд ч бас нөгөө тэр чинь өглөө 8-аас оройн 8 хүртэл байдаг үстэй. Тэр бас цагийн хязгаарыг хэлэхээс цаашаа гэхдээ бүр тэрийн хүртэл юусэн өмнө сонсож байгаагүй юм байна сонирхолтой юм. Сайхан амтгасан уу? Сайхан. Сайхан чи сайхан амарсан уу? Утлаас л өгш. За хий цаг хичээлтэй байгаа тийм болохоор эхний цагаас өмнө нэг аяг юм уучих.
Зэ 2 цаг орсон. Тэгээд энийг доош нь оруулж тавьчаад ирээ. Бид үзүүлэнгээ болохоор бүгд явуулсан байгаа. Сая би нөгөө өглөө ирээд нөгөө принт хэвтэрлээ. Тэгээд бид үзүүлэнгээ доороос дэш нь лабораториос өсөж авчираж байгаа нөгөө өглөөнийхөө нөгөө усыг ч уугаагүй. Энэ юм болохоор усаа ууя. Эхлээд би ингээд 5 дугаар цаг дээр 2 ангид нэг хэсгийн хугацаанд одоо нэг дараа 7 хоногт нэг удаа ороод тэгээл дахиж тэхгүй л дээ. Ийм шууд ийм 2 ангид нэг цаг тавцаад байгаа байхгүй юу? Өмнө хичээл дээр болохоор би шууд ингээд 8-ныхныгаа орхицъя. Энэ хичээл дээр ч гэсэн 8-ныхныгаа бас тэгээд орхих гээд байгаа юм. Би дах ажил өгөөд тэгээд цад болж уулна ихтгэл даана. Гэхдээ яг тий за яг нэг удаа явуулъя. Тэгээд дараагийн усад 7 хоногт цад 8 орхихгүй байна. Өглөөний мэндэх шүү. Тан. Okay. Тэгээд өнөөдрийн зорилго нь болохоор ингээд ер нь баг ингээд алхам тутмаа бичээд тэгээд тэндээсээ нэг гайгүй дүрснүүд авах өчтөрийн имчилэг амар тэнэг байсан. Ерөөс ямар живлүүлэх юм байхгүй. Би ч гэсэн яг ингээд өдөр гинт явчихсан. Би нэр нь би бичлэг хийгээд байгаа штэ гэж бодоод аминдаа бол ингээд дүрс аваад байгаа зав хөрчж байгаас авсан зүгээр нэг 2 удаагийн яриа нэг хідэн дүрснүүд л байсан. Тийм болохоор өнөөдөр ингээд юу л хийж яана бүгдийг бичээ. Тэгээд тэндээсээ гайгүй дүрснүүд гаргаж ирэх гэж бодож байна. Aha. Ингэж хийсэн мэт дээ.
Англи хэлнийх юм байна тий. Уул нь би бичлэг хийчихсэн тэгснэ мартчихээ заяа яасан вэ гэхээр доор ингээд биологийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэднэрийг ингээд миний нэрэн дээр тоолоод тэг ер нь бол би хавар хичээлийн төгсгөлд тэднийг яг ингээд бүрэн бүтэн тоошрох гэр нь хүлээлгэж өгөх хэрэгтэй юм байна л да. Тэгээд бол сая тэрийг хийчихэд ирж байгаа. Бас том ажил шүү дээ те. Нэг цагийн ажил гэсэн чинь би яг тэр хэсгийг бичгээ мартчихсан. Займарсан тийм юм болсон. Би шиг гарчлаа да гол ороод нэг 2 анги руу зэрэг гүөх болохоор цаг колалт болсон байгаа. Шохоо хэрэг болох бол уул нь болохгүй л дээ. За ихтэй аваад бол хэрэг болох аваад. За ер нь би өсөж гин тэгээд одоо болохоор нэг ахлах ангийнхны завсарлагын цаг байгаа болохоор сургуулийн цайны газар битүү уучралт байгаа. Ядаж 30 минут зэсээд би яг үнэхээр өлсөд байгаа байхгүй. 30 минутын дараа очвол ядаж арай очрон гай болсон байх хаа гэж найдаж байна. Жиглэл бид нэр амьсгалын том юм шүү дээ. Тэр юм явуулж явуулж байгаа. Одоо бид бүх юм тийм явуулж байгаа. Тэсчилэл нэг ихтэй таалагддаг гэж байна. Тийм явуулж байгаа. Уулангаа тараад ирсэн чинь энд нэг юм мэлгэмж байна. Юу юм бэ? Жус. Энси жус юу юм? Яа. Онлоо. Заалнаас сая гарч ирээд тэгээд одоо харидаа. Яваа яасан гэж би сая яг эндээ ингэж цохолцсон. Яг эндээ. Яг шууд бид нэг сакс тоглож байгаа тийм шууд тохоогоор ингэж шууд
хүний тоогоор цохолцсон. Тэгээд ер нь миний бор байсан юм л та. Хүнтэй тийм амар ойрхон очиж хамгаалж байгаад. Тэгээд шууд хамраас цус гараад. Тэгээд тэр доор шууд толгой ангинаад өөр шууд ингээд нөгөө юм чимчимж бадаараад. Одоо жоохон өвдөлттэй маргааш хөхөрч магадгүй эсвэл жоохон хавдаж магадгүй юм шиг байна. Мэдээгүй. Маргааш имчилгээс үзээрэй гэж энэ төр. За. Би ямар гадаа үзтэрлээ. Тэр нэмгэнтэйс. Тэр чиний өмсөд үү. Сэшнисэд бол ахны өмсч үү. Дулаан бол 1000 лам манайх. Дулаан л. Ажлын үнэмлэх байгаа. Тэгээд цэнэглэгч хөвчөө хийцэн байгаа. Утас энд байгаа гэхээр ч шууд гадар хувцас өмсөд гарчиж болох юм шиг байна. Дээшээ миний уул нь ажлын ширээ байгаа байхгүй юу? Гэтэ зүгээр ажлынхаа ширээн дээр очихгүй. Яхамар. Очоод жоохон хүйтэн жин тавихаас. За тогтоосон аяга буцаагаад тавиад саналаа тэгшлээд гэрлээ аваад. Окей. Цонхон хаалттай байна уу? Чаа. За. Хөлсө гаргасан шүү. Хамж жоохон хөтч. За халангараараа хүрээдчих. Миний зэрэгтэй амар өөрчлөгдсөн юм шиг харагдаж байна та нарт. Өчтөрийнхөө юм ийгэж өчтөр зоригтойр ингэ кино үзэх гээд ер нь нэлээ хайсан заяа ингээл үүрөөч ороод, оройрооч ороод тэгээл эмишнээс кино үзэх гэж үзэл тэгээл бүр ингэ таалагдах кино болтгоо зориг кинод явахаар би ингээл яалал би зүгээр л нийттэй кино үзмээр ингээл фильмтэй кинод явахаар арай уртай ингээл. Тэгээд үнэхээр хөөрхөн кино тавьсан байхгүй даанч тэр 230 минутын кино. Тэгээ бит хоёр бол ингээд гоё яасан болохоор үзэж эхэлсэн. Тэгээд эхний нэг 20 минут явсан юм арай явах хаа нэг 10 минут за 20 минут дөнгөж яваалаа тэгээд битөө ингээ ядраад заяа тэгээд яжсан унтхоо тэгээд маргааш л үзье гэж яа тэгээд битөө хоёр унтсан байд юм аа нүдэн анилдаад тэгээд бүр нөгөө битөө хоёр ингээд би толгоогоо иш наруулж байгаа зэрэг нөгөө тийш нь харуулад унтдаг байхгүй тэгээд нөгөө би бинийг харахгүй байгаа болохоор унтаагүй юу гэдгээ ингээд шалгаж бодоод байна уу байна эсвэл түрүү ингээд байна уу гэж асуухт нь хариулт мэрэлхэнээс оо ундаага ахуулна гэсэн чинь уучлаарай гэж за явъя оо явцсан байсан юм уу би шатнаас гарч ирнэ гэж бодоод хүлээгээдсэн харин тийм ёо ихтэй амар цаа юу хийж байгаа влог гэж юм. Би шинэ жил гартлаа өдөр болгоо болоод ирчих. Өшгөл суугаад энэ дээр байх үйч. Йоо. Би ID картаа олохгүй наа Германд байсан. Тэрнээс хойш энийг хайгаад. Хоёрын донд нэг ундаа аваад. Тэгээ бид хоёр яаж явах вэ? Гэхдээ хуваахан чуваанлаа яаж явах вэ? Хоёр та мөнгөгүй байгаа бол хаа үнэ. Уусаа цайлан маргааш нөгөөдөр буун шүү. Та хоёр мэдчихэл байгаа шүү. Яг муухай. Тэгээ ундаа авах гэсэн. Яараа зовлонгийн сансал хоёулаа эсрэгээр ундаа авч гэж гараад ирлээ. Яана. Даанч надад бүр үнээр мөнгө авахгүй шүү дээ. Бүр яг яах юм бол намайг өрөвдөн.
Намайг өрдөг хахаа. Машины шараа. Үгүй бүр Германаас төлбөр ирээд. Бүр машин ч хүүгээд хэлсэн шүү дээ. Яг тэргээ. Нэрээ одоо удахгүй түрээс болж байгаа юм шүү дээ. Түрээс. Хүү яна та байр түрээслэх юм уу? Тийм. Канад очив. Өндөр хөргөж гурлаа. За тэгээ. Яг наанаас ч мөнгө очих хаа. Би мөнгө ч 4 хоног. Йоо за яах вэ? Сайхан залуу. Эсрэлэг 2 хавьгал идэв шүү дээ чаа. Ууч штэ гаанаа. За тэгээ. За. Би 4 өндөр чанаад ирээ заяа. За тэгээрээ заа юу. За чи хий. Яа нэ 4 өндөр нь юу хийяагүй байдаг аавар залгаж асуугаас. 4 өндөр өссөн шүү. Би 4 өндөр өрөнд орцсон аав. Нөхөр битээр чи хаан идэв шүү. Өөр нь одоо. Манай менежер би өөрөө. Тэгээд Манай нөхрөө кин суулаа. Даашка. Даашкатай гэрэлцэн гэж үргэж байгаа чи. Яагаад дээр яриаггүй юу? Гэхдээ дээр нь тоглоомоор Нэр тоглоомор ярьж чи тэгэл үргэлжлэл явж байгаа. тэр жинхэнэ болохоо болсон. Дааш гарч Талбай хүртэл алхаад би маш их даарж байгаа шилсэн хүртэл такси барья. Надад такси мөнгө байхгүй. Тэгэл жолооч орон цацаалаа зөргөрөө ч юм уу задлах гастаа. За тийм ээ амжилттайгаар таксиндаа суугаад ирсэн байдаг боо шүү. Зориг. Би хүнээс мөнгө зээл зоригт өгөөд зориг тэр хүнээс зээлсэн мөнгөний над руу хийгээд би дундаас нь таксинд суугаад гахаа нэвлэршгэл юм болж. Өнөөдөр наа хөмсгөө ингэсэн чи хөмсгөө байл гэж. Тэгэл улам ингээл. Өнөөдөр би хөмсгөө жоохон тод утсан байхгүй юу? Югаар сарнаас нэг бодгаар жоохон босчихсон гэх юм уу? Гадаа бүр хүйтэн байна. Хүйтэн шүү. За ерөөсөө одоо яах вэ гэвэл 9:30 болж байгаа юм байна шүү дээ, тий. Хуцаа талаад. Ер нь шууд л амрах хэрэгтэй. Шууд л амрээ. Өчтөрийн киног харин зоргийг ирэх болж ин асууж агаад ирэх болж ин юм бол киногоо үзээгээд болоогүй гэх юм бол эртхэн унтчихсэн тэр. Тэгээд тэрнээс өмнө бичлэгээ мэдээж ирэг янзлаад тэгээд оруулж таарна. Би нэг тийм ингээд дөрөв ингээд талаасаа ингээд татуулмаар байгаа хөө. Ингээд бүх юм сонголт. Яг үндэ зүгээр л нэг сонголтын засгалж юм яа гэх болно л та.